Өөрийгөө жолоодохын эхний дүрм. Өөрийгөө таньж мэд. Өөр тавих хяналт нь хүний хамгийн гайхамшигт дэвшлүүдийн нэг мөн боловч тэр нь бидний бахархах ганц зүйл хараахан биш үлээ. Мөн түүнээс гадна бидэнд өөрийн үйл ажиллагааг хянаж чухам ямар учраас уг зүйлийг хийж байгаа билээ гэдгээ ойлгох ухамсар бий. Заримдаа бид тухайн ямар нэг үйлдэлийг хийвэл ямар үр дүнд хүрч болох вэ гэдгийг ч урьдчилан харах чадвартай бөгөөд энэ нь уг зүйлийг хийхээс өмнө сайтар бодож тунгаах сайхан боломжийг бидэнд олгодог юм. Ухамсарын ийм төвшөнд зөвхөн хүндэл цаяасан бололтой. Далайн гахай, заан зэрэг амьтад толинд өөрийгөө хараад таньдаг хэдий ч тэд өөрийгөө таних гэж сэтгэлийнхээ гүн рүү өнгийдэг гэсэн баталгаа хараахан олдоогүй л байна. Ухамсар байхгүй бол өөрт тавих хяналт нь үр ашиггүй байхсан. Сэтгэлийн тэнхээ шаардсан альва шийдвэр гаргах үедээ та нилээд анзаарахтай байх хэрэгтэй юм. Эс тэгвэл тарих ертөнхөөрөө аль болох амар хялбар замыг сонгох болно. Та өөрийгөө хорт зуршлаас салахыг хичээж буй тамхичин байна гэд төсөөлөөд үзтээ. Тамхи татах багч болов хүсэлт хүрэх бүрдэн энэ чухам юунд хүргэж болохыг дотроо төсөөлж байх хэрэгтэй болно. Мөн түүчлэн энэ удаа хүсэлтэд дийлдвэл маргааш ч бас дахин л тамхи татах болно гэдгийг тэрээр бас сайтар ойлгох хэрэгтэй. Харин цааш нь жаахан ахиулаад ирээдүйд юу болохыг төсөөлөд үзвэл хэрв энэ хിവэрээ өргөжлүүлээд тамхи татаад байвал эрүүл амьдрал ухааны хичээлд дурддаг тэрл бүхэл өвчний цуглуулга болсон байх болно гэдгийг олж харах болно. Ийм гонигт хувь тавиланг тойрч гарахын тулд дахиад тамхи татахгүй байх ёстой гэсэн ухамсарт сонголтыг тэрбээр хийх хэрэгтэй юм. Ухамсар үгүй бол тэр энэ сонголтыг хийж чадахгүй лээ. Энэ бүхэн тунч энгийн мэд сонсогдож байгаа биз. Гэвч бид ихэнх шийдвэрээ чухам юунд хөтлөгдөж буйгаа сайтар ойлголгүй бас хожмын үр дагавар нь ямар байх вэ гэдгийг ч бодож тунгаалгүйгээр урсгал даган хөвөх мэд зөнгөөрөө гаргадаг болохыг сэтгэл судлаачид олж тогтоожээ. Тийм ээ, ихэнх тохиолдолд бид ямар сонголт хийж буйгаа өөртөө ч анзааралгүй өнгөрдөг нь тоогүй хэрэг шүү. Жишээ нь нэгэн судалгааны үеэр та өдрийн турш нийт хэдэн удаа ямар нэг хоол хүнсний зүйл идэж хэрэглэх тухай шийдвэр гаргадаг вэ гэж хүмүүсээс асуужээ. Тэд юу гэж хариулсан гэж? Тэр хүмүүсийн бодлоор бол тэд өдөрт дунджаар 14 удаа ийм шийдвэр гаргадаг гэж. Гэтэл тэднээс энэ талаар гаргаж буй шийдвэрүүдээ сайтар анзаарч бүртгэхийг хүсээд хэд хоногийн дараа дахин тодруулахад өдөрт дунджаар 227 ийм шийдвэр гаргадаг болж таарчээ. Тэд өмнө нь 200 гаруй ийм шийдвэрийнхээ талаар огт мэддэггүй байсан гэсэн үг. Бөгөөд зөвхөн хоол ундтай холбоотой асуудлаар л гэхэд энэ шүү дээ. Та юу хийх хэрхээ мэдэхгүй болсон ийм үед өөрийгөө хэрхэн хянах вэ? Та биднийг цаг үргэлж ямар нэгэн зүйлээр өдөөн даллаж байдаг орчин үеийн нийгэм танд энэ талаар дээр тус болох нь юу л бол? Хүмүүс өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлсэн үедээ амттанд өөрийн мэдлэгүүд татагдах хандлагатай байдгийг Стэнфордын бизнесийн дэд сургуулийн маркетингийн ухааны профессор Бабаши нотолсон байна. Жишээ нь утасны дугаарууд цээжлэх даалгавар авсан оюутнууд уг даалгаврыг гүйцэтгэж байхдаа өмнөө байгаа шоколадтай билүү, жимс хоёрын нэгийг сонгох ёстой байжээ. Гэтэл тэдний олонх нь шоколадтай билүүг сонгосон байна. Байнгын бодол дарагдсан худалдан авахчид дэлгүүрийн зар сурталчилгаанд автах нь илүүтэй бөгөөд тэд урьдчилан төлөвлөөгүй зүйл худалдан авч гэртээ авчрах нь олонтой байдаг. Тарих хэд ачаалттай ажиллаж буй үед та урт удаан хугацааны зорилгодоо биш харин үе хөврөн орж ирэх хүсэлтэд хөтлөгдөн шийдвэр гаргадаг байна. Та iCopy авах урт дараалал зогсонгоо мессеж бичиж байна уу? Тэгвэл та хүйтэн копины оронд халуун моккачино сонгох магадлал тун өндөр. Та зөвхөн ажлынхаа тухай л бодож байна уу? Тэгвэл та өөрийн телефоны газрын ажилчдын санал болгож буй хязгааргүй ярианы шинэ багцад шилжихийг зөвшөөрч магадгүй юм.
Өөрийгөө жолоодохын эхний дүрм. Өөрийгөө таньж мэд. Өөр тавих хяналт нь хүний хамгийн гайхамшигт дэвшлүүдийн нэг мөн боловч тэр нь бидний бахархах ганц зүйл хараахан биш үлээ. Мөн түүнээс гадна бидэнд өөрийн үйл ажиллагааг хянаж чухам ямар учраас уг зүйлийг хийж байгаа билээ гэдгээ ойлгох ухамсар бий. Заримдаа бид тухайн ямар нэг үйлдэлийг хийвэл ямар үр дүнд хүрч болох вэ гэдгийг ч урьдчилан харах чадвартай бөгөөд энэ нь уг зүйлийг хийхээс өмнө сайтар бодож тунгаах сайхан боломжийг бидэнд олгодог юм. Ухамсарын ийм төвшөнд зөвхөн хүндэл цаяасан бололтой. Далайн гахай, заан зэрэг амьтад толинд өөрийгөө хараад таньдаг хэдий ч тэд өөрийгөө таних гэж сэтгэлийнхээ гүн рүү өнгийдөг гэсэн баталгаа хараахан олдоогүй л байна. Ухамсар байхгүй бол өөрт тавих хяналт нь үр ашиггүй байгсан. Сэтгэлийн тэнхээ шаардсан альва шийдвэр гаргах үедээ та нилээд анзаарахтай байх хэрэгтэй юм. Эс тэгвэл тарих ертөнхөөрөө аль болох амар хялбар замыг сонгох болно. Та өөрийгөө хорт зуршлаас салахыг хичээж буй тамхичин байна гэд төсөөлөөд үзтээ. Тамхи татах багч болов хүсэлт хүрэх бүрдэн энэ чухам юунд хүргэж болохыг дотроо төсөөлж байх хэрэгтэй болно. Мөн түүчлэн энэ удаа хүсэлтэд дийлдвэл маргааш ч бас дахин л тамхи татах болно гэдгийг тэрээр бас сайтар ойлгох хэрэгтэй. Харин цааш нь жаахан ахиулаад ирээдүйд юу болохыг төсөөлөд үзвэл хэрв энэ хിവэрээ өргөжлүүлээд тамхи татаад байвал эрүүл амьдрал ухааны хичээлд дурддаг тэрл бүхэл өвчний цуглуулга болсон байх болно гэдгээ олж харах болно. Ийм гонигт хувь тавиланг тойрч гарахын тулд дахиад тамхи татахгүй байх ёстой гэсэн ухамсарт сонголтыг тэрбээр хийх хэрэгтэй юм. Ухамсар үгүй бол тэр энэ сонголтыг хийж чадахгүй лээ. Энэ бүхэн тунч энгийн мэд сонсогдож байгаа биз. Гэвч бид ихэнх шийдвэрээ чухам юунд хөтлөгдөж буйгаа сайтар ойлголгүй бас хожмын үр дагавар нь ямар байх вэ гэдгийг ч бодож тунгаалгүйгээр урсгал даган хөвөх мэд зөнгөөрөө гаргадаг болохыг сэтгэл судлаачид олж тогтоожээ. Тийм ээ, ихэнх тохиолдолд бид ямар сонголт хийж буйгаа өөртөө ч анзааралгүй өнгөрдөг нь тоогүй хэрэг шүү. Жишээ нь нэгэн судалгааны үеэр та өдрийн турш нийт хэдэн удаа ямар нэг хоол хүнсний зүйл идэж хэрэглэх тухай шийдвэр гаргадаг вэ гэж хүмүүсээс асуужээ. Тэд юу гэж хариулсан гэж? Тэр хүмүүсийн бодлоор бол тэд өдөрт дунджаар 14 удаа ийм шийдвэр гаргадаг гэж. Гэтэл тэднээс энэ талаар гаргаж буй шийдвэрүүдээ сайтар анзаарч бүртгэхийг хүсээд хэд хоногийн дараа дахин тодруулахад өдөрт дунджаар 227 ийм шийдвэр гаргадаг болж таарчээ. Тэд өмнө нь 200 гаруй ийм шийдвэрийнхээ талаар огт мэддэггүй байсан гэсэн үг. Бөгөөд зөвхөн хоол ундтай холбоотой асуудлаар л гэхэд энэ шүү дээ. Та юу хийх хэрэгээ мэдэхгүй болсон ийм үед өөрийгөө хэрхэн хянах вэ? Та биднийг цаг үргэлж ямар нэгэн зүйлээр өдөөн даллаж байдаг орчин үеийн нийгэм танд энэ талаар дээр тус болох нь юу л бол? Хүмүүс өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлсэн үедээ амттанд өөрийн мэдлэгүүд татагдах хандлагатай байдгийг Стэнфордын бизнесийн дэд сургуулийн маркетингийн ухааны профессор Бабаши нотолсон байна. Жишээ нь утасны дугаарууд цээжлэх даалгавар авсан оюутнууд уг даалгаврыг гүйцэтгэж байхдаа өмнөө байгаа шоколадтай билүү, жимс хоёрын нэгийг сонгох ёстой байжээ. Гэтэл тэдний олонх нь шоколадтай билүүг сонгосон байна. Байнгын бодол дарагдсан худалдан авахчид дэлгүүрийн зар сурталчилгаанд автах нь илүүтэй бөгөөд тэд урьдчилан төлөвлөөгүй зүйл худалдан авч гэртээ авчрах нь олонтой байдаг. Тарих хэд ачаалттай ажиллаж буй үед та урт удаан хугацааны зорилгодоо биш харин үе хөврөн орж ирэх хүсэлтэд хөтлөгдөн шийдвэр гаргадаг байна. Та iCopy авах урт дараалал зогсонгоо мессеж бичиж байна уу? Тэгвэл та хүйтэн копины оронд халуун моккачино сонгох магадлал тун өндөр. Та зөвхөн ажлынхаа тухай л бодож байна уу? Тэгвэл та өөрийн телефоны газрын ажилчдын санал болгож буй хязгааргүй ярианы шинэ багцад шилжихийг зөвшөөрч магадгүй юм. Туршилт өөрийн шийдвэрүүдээ хяна.
Өөр тавих хяналтаа сайжруулахын тулд эхлээд өөрийгөө сайтар таньж ухамсарлах хэрэгтэй юм. Сэтгэлийн тэнхээ шаардсан асуудлууд дээр ямар шийдвэр гаргаж буйгаа хянах нь тун сайхан ихний алхам билээ. Тэдгээр асуудлуудын зарим нэг нь тун тодорхойж байж болно. Жишээ нь өнөө орой ажлаа тараад би дасгалынхаа танхим руу явах уу яах вэ гэх мэт, харин үүнийг дагалдаж гарах бусад асуудлууд нь тийм ч чухал биш мэт мөртөө үр дүнг нь сайтар бодож тунгаах хэрэгтэй асуудлууд байж болох юм. Наад зах нь ажлынхаа дараа гэрээрээ орж бэлтгэлийн хувцастай цүнхээ авахад хүрэхгүй тулд тэр цүнхээ өглөө гарахдаа аваад явах уу яах вэ? Эсвэл хэн нэг нь санамсаргүй тантай маш удаан уцаар ярьсны улмаас та өлсөж ажлынхаа дараа шууд дасгал хийхээр явхад хэцүү байх. Гих зэрэг асуудлууд үүсэж болно шүү дээ. Өөрийн гаргаж буй шийдвэрүүдээ наад зах нь нэг өдрийн турш анзаарч хянаад үз. Харин оройн тэдгээр шийдвэрүүдээ эргэн санаж чухам аль нь таны зорилгод нийцэж байв, ямар нь нийцсэнгүй вэ гэдгийг ялгаж салахыг хичээхтэв. Энэхүү дасгал нь альва нэг шийдвэр гаргах үедээ өөр зүйлд самгардахгүй байхад тань тусалж таны сэтгэлийн тэнхийг бэхжүүлэн баттгахад нэмэр болно. Электрон шуудангаас хараат байдлаас ангижрах эхний алхмууд. Мишель Бүсгүй 31 настай радио нэвтрүүлгийн продюсер ажилтай бөгөөд өөрийн компьютер гар утсан дахь электрон шуудангийн хайрцгаа байнга шалгадаг зуршилтай ажээ. Энэ нь түүний ажилд саад болоо зогсохгүй, сэтгэлдээ бүсгүйгийнхаа анхаарлыг хизээж өөртөө бүрэн хандуулж үзээгүй дурлал залуугийнх нь эвдүүцлийг нь ч хүргэх болжээ. Тэгээд Мишель өмнөө нилээд шазруун зорилт тавьж электрон шуудангийнхаа хайрцгийг цагт нэг л удаа шалгахаар шийдсэн байна. Харин 7 хоногийн дараа гэхэд тэрээр дээрх зорилгодоо очиж чадсангүй гэдгээ хүлээсэн билээ. Эхний 1-2 загтлыг шалгах хүртлээр тавьсан зорилгоо санаж байсан ч цаашид өөрийн ирэхгүй татагдан орж улмаар тэрхүү байдлаасаа гарч чадахгүй байгаагаа бүсгүй ойлгожээ. Иймд Мишель энэ үйл явцыг зүгээр л ажиглах арга, даруухан зорилт өмнө тавихаар болсон гэжээ. Дараагийн 7 хоногт тэрээр чухам хизээ ямар үед гар утас эсвэл компьютерийнхоо электрон шуудангийн хайрцаг руу татагдаж буйг анзаарч сурсан ба энэ нь түүнд цагийг нь олж зогсох боломжийг өгөх учиртай байлаа. Гэвч өнөө хүсэл нь салж өгөхгүй түүнийг зовоосоор л байв. Мишель шуудангаа шалгах хүсэл хизээ яаж үүсэж байна вэ гэдгийг өөрөө ч анзаарч амжилгүй нэг л мэдгээд анаал зуршсан зүйлээ хийсээр байжээ. Улмаар тэрхүү хүсэл нь зөвхөн шуудангаа шалгаж байж сая нэг намддаг яг л салж өгөхгүй захтнаа мэт би сэтгэлийн дарамт болж буйг Мишель ойлгож мэдэрсэн байна. Энэ нь Мишелийг ихэд гайхуулсан бөгөөд шуудангаа шалгах нь түүний хувьд тэрхүү дарамтаас гарах арга болчихсон байна гэж тэр хизээч өмнө бодож байсангүй. Тэрээр өмнө нь зүгээр л тухайн цаг үеийн мэдээлэлээс хоцрохгүй гэсэндээ шуудангаа байнга шалгадаг гэж боддог байжээ. Харин шуудангаа шалгаж дуусны дараа ямар мэдрэмж төрж байна вэ гэдгийг нягтлж үзээд энэхүү шалгах үйлдэл нь бараг үр дүнгүй бөгөөд ямар нэг маажих тусам улам нэмэгддэг цагтнуур мэт болохыг бүсгүй ойлгосон байна. Өөрийн зуршсан хүсэл ба түүний хариу үйлдэлийг ойлгож ухамсарснаар бүсгүй өөрийн үйл хөдлөлийг илүүтэй хянаж чаддаг болсноор барахгүй эхэнд тавьж байсан зорилтоо бүр давуулан биелүүлж ажлын бус цагаар шуудангийн хайрцгаа тун цөөхөн шалгадаг болж чаджээ. Энэ 7 хоногийн турш та өөрийн хүсэлдээ хэрхэн автаж дийлдэж буйгаал зөвхөн хянаад үзээрэй. Одоохондоо өөрийгөө илүү хянаж чаддаг болох зорилт тавих ч хэрэггүй. Тэрхүү хүслүүд хизээ хэрхэн төрж эхлэхийг та өөрөө анзаарч чадаж байна уу? Үгүй юу? Тэр үед та дотроо юу бодож, юу мэдэрч байна вэ? Чухам ямар нөхцөлд байдал та хүсэлтэд дийлдэж байна вэ гэдэгт л анхаарлаа хандуулах тун. Та өөрийгөө тэрхүү хүслүүдтэй автахад хэрхэн хүргэж байна вэ? Туршилт өөрийн шийдвэрүүдээ хянана. Өөрт тавих хяналтаа сайжруулахын тулд эхлээд өөрийгөө сайтар таньж ухамсарлах хэрэгтэй юм.
Сэтгэлийн тэнхээ шаардсан асуудлууд дээр ямар шийдвэр гаргаж буйгаа хянах нь тун сайхан ихний алхам билээ. Тэдгээр асуудлуудын зарим нэг нь тун тодорхойч байж болно. Жишээ нь өнөө өрөө ажлаа тараад би дасгалынхаа танхим руу явах уу яах вэ гэх мэт, харин үүнийг дагалдаж гарах бусад асуудлууд нь иймд чухал биш мэт мөртөө үр дүнг нь сайтар бодож тунгаах хэрэгтэй асуудлууд байж болох юм. Наад зах нь ажлынхаа дараа гэрээрээ орж бэлтгэлийн хувцастай цүнхээ авахад хүрэхгүй тулд тэр цүнхээ өглөө гарахдаа аваад явах уу яах вэ? Эсвэл хэн нэг нь санамсаргүй тантай маш удаан уцаар ярьсны улмаас та өлсөж ажлынхаа дараа шууд дасгал хийхээр явхад хэцүү байх. Гих зэрэг асуудлууд үүсэж болно шүү дээ. Өөрийн гаргаж буй шийдвэрүүдээ наад зах нь нэг өдрийн турш анзаарч хянаад үз. Харин оройн тэдгээр шийдвэрүүдээ эргэн санаж чухам аль нь таны зорилгод нийцэж байв, ямар нь нийцсэнгүй вэ гэдгийг ялгаж салахыг хичээхтэв. Энэхүү дасгал нь альва нэг шийдвэр гаргах үедээ өөр зүйлд самгардахгүй байхад тань тусалж таны сэтгэлийн тэнхийг бэхжүүлэн баттгахад нэмэр болно. Электрон шуудангаас хараат байдлаас ангижрах эхний алхмууд. Мишель Бүсгүй 31 настай радио нэвтрүүлгийн продюсер ажилтай бөгөөд өөрийн компьютер гар утсан дахь электрон шуудангийн хайрцаг байнга шалгадаг зуршилтай ажээ. Энэ нь түүний ажилд саад болоо зогсохгүй, сэтгэлтэй бүсгүйгийнхаа анхаарлыг хизээж өөртөө бүрэн хандуулж үзээгүй дурлал залуугийнх нь эвдүүцлийг нь хүргэх болжээ. Тэгээд Мишель өмнөө нилээд шазруун зорилт тавьж электрон шуудангийнхаа хайрцагыг цагт нэг л удаа шалгахаар шийдсэн байна. Харин 7 хоногийн дараа гэхэд тэрээр дээрх зорилгодоо очиж чадсангүй гэдгийг хүлээсэн билээ. Эхний 1-2 загтлыг шалгах хүртлээр тавьсан зорилгоо санаж байсан ч цаашид өөрийн ирэхгүй татагдан орж улмаар тэрхүү байдлаасаа гарч чадахгүй байгаагаа бүсгүй ойлгожээ. Иймд Мишель энэ үйл явцыг зүгээр л ажиглах арга даруухан зорилт өмнө тавихаар болсон ажээ. Дараагийн 7 хоногт тэрээр чухам хизээ ямар үед гар утас эсвэл компьютерийнхоо электрон шуудангийн хайрцаг руу татагдаж буйг анзаарч сурсан ба энэ нь түүнд цагийг нь олж зогсох боломжийг өгөх учиртай байлаа. Гэвч өнөө хүсэл нь салж өгөхгүй түүнийг зовоосоор л байв. Мишель шуудангаа шалгах хүсэл хизээ яаж үүсэж байна вэ гэдгийг өөрөө ч анзаарч амжилтгүй нэг л мэдгээд анаал зуршсан зүйлээ хийсээр байжээ. Улмаар тэрхүү хүсэл нь зөвхөн шуудангаа шалгаж байж сая нэг намддаг яг л салж өгөхгүй захтнаа мэт би сэтгэлийн дарамт болж буйг Мишель ойлгож мэдэрсэн байна. Энэ нь Мишелийг ихэд гайхуулсан бөгөөд шуудангаа шалгах нь түүний хувьд тэрхүү дарамтаас гарах арга болчихсон байна гэж тэр хизээч өмнө бодож байсангүй. Тэрээр өмнө нь зүгээр л тухайн цаг үеийн мэдээлэлээс хоцрохгүй гэсэндээ шуудангаа байнга шалгадаг гэж боддог байжээ. Харин шуудангаа шалгаж дууссаны дараа ямар мэдрэмж төрж байна вэ гэдгийг нягтлж үзээд энэхүү шалгах үйлдэл нь бараг үр дүнгүй бөгөөд ямар нэг маажих тусам улам нэмэгддэг цагтнуур мэт болохыг бүсгүй ойлгосон байна. Өөрийн зуршсан хүсэл ба түүний хариу үйлдэлийг ойлгож ухамсарснаар бүсгүй өөрийн үйл хөдлөлийг илүүтэй хянаж чаддаг болсноор барахгүй эхэнд тавьж байсан зорилтоо бүр давуулан биелүүлж ажлын бус цагаар шуудангийн хайрцагаа тун цөөхөн шалгадаг болж чаджээ. Энэ 7 хоногийн турш та өөрийн хүсэлтэд хэрхэн автаж дийлдэж буйгаал зөвхөн хянаад үзээрэй. Одоохондоо өөрийгөө илүү хянаж чаддаг болох зорилт тавих хэрэггүй. Тэрхүү хүслүүд хизээ хэрхэн төрж эхлэхийг та өөрөө анзаарч чадаж байна уу? Үгүй юу? Тэр үед та дотроо юу бодож, юу мэдэрч байна вэ? Чухам ямар нөхцөлд байдал та хүсэлтэд дийлдэж байна вэ гэдэгт л анхаарлаа хандуулах тун. Та өөрийгөө тэрхүү хүслүүдтэй автахад хэрхэн хүргэж байна вэ?